Өмнө яг энэ AI-тэй холбоотой experience яг байсан уу? Carbon credit-ийн exchange хийх даалгавартайгаар ерөөхдөө Eureka-д орж ирсэн. Монгол хэл дээр яг тийм ChatGPT шиг тийм яг одоо product те гаргахаар ер нь хэр challenging байгаа. Бидэд бол одоо бол ямар ч санхүүжилт бол төрөөс ч аваагүй, хинээс ч аваагүй. Яагаад ер нь Voyager хийх болсон юм? Яагаад бас Voyager гэж нэрлсэн? Тэгвэл ямар нэг байдлаар чаддаг зүйлээрээ яаж тэмцэж болох вэ те? Миний чаддаг зүйл бол технологи гэсэн. Монголчууд ер нь яг вебсайт руу ороод нийтлэл уншдаг culture нь яг тэр тоо хэр байгаа юм бол. Энэ бол гэхдээ хамгийн хэцүү зүйл. Энэ ер нь яадаг төслийн тэг яаж ижлэх юм? За эрүүл мэндийн яам хөвчлэн ямар компани руу гүйлгээ хийсэн бэ гэдэг ч юм уу те. Яагаад шилэн данс нь хангалтгүй гэж утсан юм? Тэгэхээр иргэд орж иж тэгж харддаг юм ер нь шилэн дансыг. Тэмцээн шалгасныхаа дараа ч гэсэн Аз нөхөн тамбсын нүүбийн хөгжлийн хөтөлбөртэй бол маш ойрхон connectionтэй ингээд явж байгаа. Яг B2C модельтэй байхаар мөнгө олж байна. Хэцүү шүү дээ. Ер нь хэцүү шүү дээ. Подкаст ивентгэгч Бономда баярлалаа. Дотоодын болон олон улсын бүхий л төлбөр тооцооны шийдлийг Боном POS болон Bonom Payment Gateway ашиглан хүлээн авах боломжтой шүү. За сайн мэцхан сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Newtech podcast-ийн 25 дахь дугаар энхүү эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ шинэ оны хамгийн анхны дугаар. Тэгээ энэ удаагийн дугаарын зочноор Voyager AI-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Чандман Эрдэнэ гэдэг. Одоо сошиалаар яг технологийн салбарт нэлээд харагдаад байгаа хүнийг урьж оролцууллаа. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Өрсөнд баярлалаа. За хурлага авч ирсэн бас баярлалаа. Тэгээд би бас нөгөө нэг подкастаараа аль болох Монголын нэг юм стартапын салбарыг нэг калчрыг дахиж нэг юм огшоомоор санагдаад байгаа байхгүй. Тийм болохоор аль болох юм дөнгөж стартап хийгээд яг юм одоо ч нэг юм хайп нь унцсан үе шүү дээ. Ялангуяа энэ үеүдэд ингээд амар гоё өөрсдийнхөө яг санааг яг олцсон яг юм зогсохгүй явж байгаа залуучдыг аль болох оруулах хичээгээд байгаа сүүлийн хэдэн дугаараар аль болох. Тэгээ хоёлаа эхлээ шууд бас танихгүй хүмүүс байж магадгүй. Ялангуяа чиний бэкграунд энэ төр өмнө юу хийжсэн тэрийг бол төдийлөн би яг интернетээс хайж үзсэн. Ерөөсөө яг хөө чиний LinkedIn дээр бол байсан. Тэгээ өмнө энэ тэнд өгсөн ярилцлага энэ төр бол нэг хайхтар харагдаг байсан. Хүмүүсээс жоохон танихгүй байж магадгүй. Тэгэхээр Чандман Эрдэнэ гэдэг хүн ер нь анх яаж энэ технологийн салбарт орсон, яагаад технологиг сонгож орох болов гэдгээс ойлоо ярих гэл. Зөв. За миний хувьд бол ерөнхийдөө яг 20 оноос эхлээд яг энэ технологийн салбар руу орж эхэлсэн. За 20 оноос бол ажлынхаа гарааг эхлүүлжсэн. Ажлынхаа гарааг эхлүүлэхдээ бол HiPay гэдэг финтек компаниас бол эхлүүлжсэн. За тэр үедээ бол би тийм мундаг лагч юм уу тийм кодер модер ерөөсөй байгаагүй, software developer ерөөсөй байгаагүй. Тэгээд ерөнхийдөө бол за ярилцлаганд орсон чинь ерөнхийдөө намайг за гэтгч гэдсэн. Ер нь ингээд мөрөх гэдсэн юм уу. Тэгэхээр нь би шууд за юу яа. Би цалингуу нэг сар намайг зүгээр харчих. Би хамгийн чадхаараа сайн хичээгээд үзье. Тэгээд хэрвээ би стил хангалтгүй байвал намайг ингээд би өөрөө ингээд таад талархлаа илэрхийлээд явчаа гэд. Тэгээд ерөнхийдөө бол анхныхаа ажлын гарааг бол эхлүүлжсэн. Тэгээд 20 оноос бол HiPay гэдэг газар ажиллаж агаад за нэг 2 жил арай өрхөө хугацааны дараанаас бас нэг тодорхой хугацаанд бас нэг хувийнхаа юм хийж үзээд за араас нь бол Eureka гэдэг компанид одоо баг 3 гаруй жил ажиллаж агаад одоо яг өөрийнхөө юм эхлүүлээд ингээд явж байна гэсэн. Ер нь ягаад технологийн салбарт орох болсон юм? Анхнаасаа тийм сонирхолтой байсан юм уу? Эсвэл чиний одоо бэкграунд мэрэгжилч арай өөр ч юм уу? Эсвэл арай сургууль сурахгүйгээр шууд баг тэгээ баг технологийн салбар руу орно гэдээ орсон юм уу? Яг тэр эхлэлийн түүх нь ямар? Яг уу миний сурсан мэрэгжил бол electrical engineering. Гэхдээ still ингээд яг ингээд чинь илүү hardware тал руу байгаа. Тэгээд яг ингээд эргээд хүмүүс ингээ харангуут ингээд нэг чаддаг юмтай байгаадсан. Иргэн тойронд байдаг хүмүүс ч юм уу эсвэл ингээд амжилттай явж байгаа хүмүүс дандаа нэг чаддаг юмтай. Маш сайн чаддаг. За тэгээд би бас нэг ямар нэг юм амар чадахыг хүсэжсэн. Яг хичнээн одоо сургууль дээр ч юм уу ингээд софтвер биш ч гэсэн алгоритм ч юм уу те кодингтэй холбоотой юмнууд ингээд үзэж байгаа ч гэсэн яг software development гэдэг зүйлийг бол төдийлөн сайн чаддгүй байсан. За тэгээд за ер нь энийг нэг оролдоод үзье, нэг юм хийж үзье гэд. Тэгээд яг тэр үед бол ковид байсан. Тэгээ нэг за 3-7 хоног за бараг л сандалнаасаа босоогүй тэ нэг юм хийж үзье гэд. Тэгээ нэг анхныхаа апыг хийж үзчихсэн. За тэгээд хийгээд үзсэн чинь ер нь
ер нь болж шүү. Гэтэ яг эргээд харахад бол амар те. Минуттай app байсан байгаа. Яадаг app байсан? Ямар зорилт? Яг ерөнхийдөө бол YouTube-ээс дуунуудаа сонгоод тэгээд татчихдаг app байсан. Зү. Spotify $5 төлмөрг байсан багтаа. Зү. Тэгээд ер нь нэг ийм app хийчихгээд тэгээд бүр өгтлээ гуглдж жагаад ерөнхийдөө анхныхаа app хийж үзээд тэгсэн чинь яг болж шүү. Тэгээд эндээс маш одоо урамшсан гэх юм уу. За энэгээр би явал баг болох юм шиг байна. За тэгвэл энэгээр нэг яваад үзье гээд. Тэгэл тэр үеэс эхлээд тасралтгүй технологийн салбарт байна л гэсэн. Хоёул одоо Voyager AI-г ер нь бол нэлээх ярина. Тэрнээс өмнө зүгээр яг сая чиний ярианаас сурахад Eureka-д өмнө ажиллаж исэн гэдэг чигтээ 3 жил. Eureka болохоор одоо хүмүүсийн сайн мэддгээр бол Монгол бэлтгүүгээс олон улс айгу хоотойгоо асуудлыг бариад татсан. Нэлээд том асуудал дээр яг ажиллаж байгаа team компани. Чиний Eureka-д байхдаа ер нь ямар төсөл дээр нь ажиллаж исэн? Тэгээд яг чиний яг гоё ингээд яг хийж дуусгах гэсэн ч юм уу те шийдэж исэн асуудал чаленжинг юм юу байсан? Зү. Ерөнхийдөө бол Eureka дээр би анх орохдоо бол шууд back-end engineer гэдэг позишноор орж исэн. За тэгээд тэрэн дээр бол шууд нэг төсөл дээр яг гардаж ажиллаж исэн. За тэр үед бол тэр чинь 2022 он байсан санагдчих. 23 он байсан болоо. Тэгээд carbon credit-ийн exchange, secondary exchange хийх даалгавартайгаар ерөөхдөө Eureka-д орж ирсэн. За тэр бол одоо яг одоо coin-ы бирж гэдэг шигтэй эсвэл хөрөнгөний зах зээл гэдэг шиг яг carbon credit-ийн 2 дахь зах зээл дээр ингээ арилждаг. Тийм биржийг анх хийж исэн. За энэ бол бас миний амар тийм бахархдаг тийм миний project тийм ингээд яг baby-гээс нь ахлаа юу ч байхгүйгээс нь ахлаа судалгаа ингээд бүх систем архитектор ингээд яг ном журмын дагуу ингээд маш гоё өндөр гүйцэтгэлгээр хийжсэн. Энэ бол миний яг бас хамгийн одоо дуртай project. За араас нь бол одоо угаасаа та бас мэдж байгаа одоо Улаанбаатарт гэр ороолын айлуудыг янданг нь аваад нарны панел сөрлүүлээд байгаа шүү дээ. Тэр төсөл дээр эн чинь өөрөө digital DMRV гэдэг технологи явж байгаа. Энэ дээр болохоор айлуудынхаа бүх тэр дата мата гэдэг ч юм уу бүгдийг бид систем дээр ингээд авч идэг. Энэ өөрөө одоо тухайн айлын температурыг хянах те эрчим хүчний хэрэглээг одоо хэрхэн одоо PV-г ажиллаж гин үү, нарны панел нь ажиллаж гин үү, яг үр ашигтай байж чадж гин үү гэдэг энэ verification IoT систем байгаа. За энэ дээр бол бас одоо манайхаас Eureka-гаас гарцсан л да. Өмнөх байсан senior software engineer-тэй бит хоёр бол яг энэ дээр бас гардаж сууж анханаас нь бас энэ том системийг анханаас нь бас хийсэн. Тийм хоёр project хоёр нь бол. За тэгэнгүүт одоо дараагийн чиний одоо яг passion чинь Voyager AI гэдэг яг хэмэл оюун ухааны чиглэлийн технологийн компани хийгээ явж байгаа. Өмнө нь яг энэ AI-тэй холбоотой experience яг байсан уу? Тэгээд яагаад юу н Voyager-ыг хийх болсон юм? Яагаад бас Voyager гэж нэрлсэн гэдэг нь бас аюул сонирхолтой. Зү. Өмнө нь яг Eureka-д ажиллаж байгаа хугацаанд бол бас яг анхны LLM AI энэ төр бол ингээд hot topic болж эхэлсэн юм чинь бас 2-3 жилийн өмнөх. За тэгээд тэр үеэс ахуулаад ер нь бас би яг анх ашиглаж үзээ. За энэ бол бас үнэхээр тийм супер технологи юм байна гэдэг бол ойлголтыг бол авч ирсэн. За энийг бол би бүр сайн эзэмших хэрэгтэй юм байна. Гэдгийн үндсэн дээр ерөнхийдөө бас Eureka дээр байхдаа ч гэсэн өөрөө хувь хүний одоо чөлөө цагаараа ч гэсэн илүү их судалж тэ янз янзын туршиж бас янз янзын тийм бүтээгдэхүүнүүдийг бас Eureka ажлын байранд ч гэсэн бас хийж исэн. За Voyager-ийн хувьд бол анх яагаад хийх болсон бэ гэвэл ерөнхийдөө нэг 2-3 жилийн өмнө бас та санаж ивэл нэг нүүрсний жигсаал гэдэг юм болж исэн те. Тэр нүүрсний жигсаалын үеэр чинь миний санаж байгаагаар бол нэг амар хүүтэн 12 сард байна уу 1 сард ингээл 7 хоног жигссэн шүү дээ амар хүүтэнд. Тэгээ ингээ манай найзууд болохоор ингээ бас зарим нь social influencer-үүд тэгээ ингээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж байгаа хэрэгтэй Instagram дээр reels-ээр ч юм уу бичлэгээр энэ чинь бидний боломжийг хулгайлж штэ тэ. Тэг ингээд тэр зүйлийн төлөө ингээ эсрэг дуурайд байгаа. Тэгээ би бас ингээд дуурмаар санагдсан. Тэгээ ингээд Instagram-аа гаргаж ирээ харсан чинь яг 120 жил followers-тэй байгаадсан. За тэгвэл Instagram бичлэгээр бол би бол худлаа байна. Тэгвэл ямар нэг байдлаар чаддаг зүйлээрээ яаж тэмцэж болох вэ те? Миний чаддаг зүйл бол технологи гэсэн. Тэгэж бодож жагаад за ер нь энэ
ер нь ил тод байдал илүү тийм сайн болох хэрэгтэй юм байна гэдэг бодол төрөөд үнэхээр ил тод байдал одоо үнэхээр сайн байчих юм бол ер нь авилга бас багасдаг юм байна гэдэг асуудлууд ер нь багасдаг юм байна гэдгийг бас олон улсын ингээд судлаачид гэдэг ч юм уу те нийтлүүд ингээд маш ихээр бичижсэн болохоор за тэрэн дээр ерөнхийдөө бол Voyager анх хийхэр болсон. За тэгээд тэр чинь болохоор нэг 2-3 жилийн өмнө за тэгээд санаагаа олоод ер нь хийхээр болоод за тэгээд за мөнгө олохгүйсэн ч хамаагүй ямар ч нэг анх бол side project эрхэлчихсэн гэсэн. За энийг ер нь хийчихье. Тэгж л одоо Voyager анх үүссэн дээ. Тэгээд Voyager гэдэг нэр болохоор ер нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрх нь болохоор Voyager гэдэг хиймэл дагуул байдаг. Voyager 1, Voyager 2 гэдэг. Яг тэрнтэй холбоотойгоор бас манайхан нэлээ яагаад Voyager гэсэн гэдэг. Тий. Тэгээд тэр болохоор одоогийн байдлаар бол задгаа сансарт хамгийн хол явцсан байгаа хоёр хиймэл дагуулга. Гэхдээ хизээж буцаж ирэхгүй. Тэр хоёр бол хүндрэлтний мэдээллийг агуулад ингээд explore хийх гэдэг ингээд явсан. Хэрвээ хин нэгэн тэр хоёрыг олох юм бол тэндээ хүндрэлтний мэдээллүүд байдаг гэсэн. За тэгээд Voyager болохоор бас нээлттэй өгөгдөл дунд ингэж одоо явж байгаа гэдэг утга санаагаар анх Voyager гэдэг нэрийг өгсөн. Нөгөө талдаа бас аялагч Voyager гэдэг бол бас ингээд нээлттэй датаны дунд ингэж аялж байгаа гэдэг санааг бодож ерөөхдөө Voyager гэдэг нэрийг өгчээсэн. Би яг анх нөгөө нэг бүр таадаг баг хамгийн анх эхэлж байхад нь ч баг ер нь мэдэн л дээ мөнх хоттой ер нь ярилцаад мөнх хотоос ийм хийж гин гэдэг. Хүмүүс бас мэдэхгүй байх юм бол мөнх хот үйл ажиллагаа харьцан захирлаж явж байгаа тийм. Мөнх хот Voyager үйл ажиллагаа харьцан захирал өөрөө бас хэвлэл мэдээллийн салбарт нэлээд ажиллаж исэн тийм туршлагатай залуу байгаа. Тэгээ би анх цаадахтай чи ярьж байхад анх цаадахын чи айдаг ингээд сонсож байхад болохоор энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд чиглэсэн AI solution-уудыг ер нь хийнэ. Тэгээд ихэндээ бол бас нэг юм жоохон ChatGPT шиг ийм B2C маягийн бүтээгдэхүүнүүд гаргаж ирсэн санагдаад байна тий. Тэгээд дараа нэг илүү одоо медианууд руу чиглэсэн медиануудын вебсайтн дээр AI solution оруулж ирээд fact checking хийдэг ч юм уу. Эсвэл гол мэдээллүүдийг шууд хардаг ч юм уу. Тийм solution оруулж ирж ирсэн тий. Одоо илүү тэрнээс өөр одоо зүгээр миний санаж байгаагаар тийм. Тэр тэрнээс өөр бидний мэдэхгүй байгаа тийм solution-ууд байгаа юу? Одоо тэр solution-уудаа ер нь яг тэр одоо нөгөө product-ууд гэж ярих уу тий. Тэр бүтээгдэхүүнүүдээ ер нь хийж байгаа юу? Эсвэл илүү одоо Voyager transparency гэдэг одоо ялангуяа удахгүй явах төсөл дээр илүү фокуслсан байна. Яг хуу хил мэдээллийн салбарт бол Ask Voyager widget гэдэг нэг solution бол зах зээл нийлүүлсэн. Одоогоор 4 хил мэдээллийн хэрэгсэлтэй бол аль биесны partnership үсгээд ингээд явж байгаа. За мэдээч энэ бол манай бас core бүтээгдэхүүнүүдийн нэг. Ерөнхийдөө бас ингээд дандаа нийгэмдэр байгаа асуудлуудыг аль болох шийдэх гэж зорддог. Гэтэ ингээд одоо грантаар ч юм уу тийм юмар биш. Илүү ингээд бизнесийн зарчмаар нийгэм дээрх асуудлуудыг яаж шийдэж болох вэ? Зөв бизнес модельээр явах гэдэг шүү дээ. Одоо тэгвэл юм гаднаас мөнгө аваад тэрүүгээр sustainable биш шүү дээ. Чи ингээд нэг удаа шийдчихэж болно. Гэтэ урт хугацаанд ч боломжгүй байхгүй тий. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө B2C Voyager AI гэх бас платформ байгаа. Хамаа анх бас Voyager Transparency-тэй цуг гаргаж ирсэн. Voyager Transparency-г дангаар нь гаргачихаар бас арай нэг жоохон одоо шалдан гэх юм уу те. Тэгээ санагдаадсан болохоор Voyager AI платформтой цуг гаргаж ирсэн. За ерөнхийдөө бол энэ хоёр манай core бүтээгдэхүүн. За тэгээд ер нь бол өөр нэг бүтээгдэхүүн байхгүй те. Бидэд одоо бол бас хүн хүчний хувьд бол нэг их олуулаа бас биш. Ингээд цөөхөлөө байдаг. За одоо тэр нөгөө нэг B2C шиг яг ChatGPT шиг ашигладаг хэрэглэгч нар орж ирэл өөрөө хөвсөн асуултыг монголоор асуувал гэдэг гэсэн шүү дээ. Тэрийг яагаад таад ер нь болцсон. Би нэг сүүлд веб руу орох гэсэн чинь веб нь ажиллахгүй байх шиг байна. Тэр болог. Тий, одоо миний яг зүгээр асуулт болохоор яг монгол хэл дээр яг тийм ChatGPT шиг тийм яг одоо product те гаргахаар ер нь хэр challenging байгаад байна. Одоо ч бол миний мэдхээр одоо амар active сайн явж байгаа нь одоо игүүний ах шиг шүү дээ. Амар сайн маркет руу яг гаргаал тэгэл яг одоо хэрэглэгч нь хэр сайн ашиглаж байгааг би бол мэдэхгүй байна. Гэхдээ яг тиймэрхүү юмний цаана ер нь яг ямар асуудал тулгардыг тэгээ таад ер нь жоох ингээ харагдгаа байцсан болохоор би яг тийм core асуудлууд нь ер нь юу гэдэм бэл гэдэг харах. Яг хоо манай тэр Voyager AI гэдэг хэрэглэгчүүд чиглэсэн чатбот бол стил байгаа л да. Бидэд ерөөсөө огт маркетинг л хийдгүү гэсэн үг. Тэгээд бидэд яг хоо заримдаа нэг системийн шинжил бол хийдэг. Тэр үедээ бол ингээд доголдох тийм асуудал байж магадгүй. Тэр үед нь бас би ороод таарсан байж магадгүй. Одоо л стил ажиллаж байгаа. Тийм тэгээд яг чаленж хэр байна. Хүмүүсийг худалдаж авч байна. Одоо ч
би бол яг ChatGPT-дэг бас яг subscription төрөөр ашигладаг. Яг тэрэн шиг яг одоо яг англи хэл яг сайн мэдгүй ч юм уу те. Одоо жишээл манай ээж аав юу юм ч юм уу те. Эсвэл 35-аас дээш насны хүмүүс ч юм уу те. Яг жоо хэлний саад бэрхшээлтэй хүмүүс яг үнэхээр мөнгө төлж ашиглаж байна Монголд. Яг хүмүүс бол мөнгө төлж ашиглаж байгаа. Гэхдээ их биш. Гэхдээ ямар ч тодорхой хэмжээний мөнгө төлөд ашиглаж байгаа. Зүгээр яг одоо бол OpenAI модель өвч юм уу те, Gemini, Cloud гэдэг ч юм уу те. Бүгдээрээ ингээд чанар нь маш их сайжирсан байгаа. Жил 2 жилийн өмнөхтэй харьцуулахад. Тэгээд одоо ер нь бол бараг л худлаа ярихгүй бол 2 сар тутамд нэг апдейт орж шинэ модель гарч ирж те. Моделээ сайжруулад. Эдгээр нь бол аль хэдийнэ ингээд монгол хэлэн дээр бол маш сайн ажиллана. Зүгээр яг нэг бидний харсан асуудал юу гэхээр subscription модельээр ажиллахаар ингээд за одоо чинь би сар болгон бас ChatGPT дээр бас subscription те. Сар болгон $20 төлдөг. За би бол тултал нь ашиглаж байгаа яг үүндээ бол. Тэгтээ зарим бусад хүмүүс бол магадгүй бодит хэрэглээний $5 байдаг ч юм уу те. Тэгээ ингээ $15 нь ингээд ашиглахдаггүй үлдчихэж байгаа. Тэгсэн мөрчлөө дахиад $20 ингээд сар болгон төлөөл байгаа. Энийг яг илүү ингээд payment-ийг нь илүү ухаалаг хэрэг бодчих юм бол бас яг хэрэгтэй зах зээлтэй хэрэгтэй хүмүүстэй илүү хэрэгтэй юм болоо гэж бодож ирсэн гэсэн. Одоо оюутнууд болохоор арай нөгөө нэг overkill хийхгүйгээр ашиглаж болох тийм шийдэл нь болёо гэж харсан юм шүү дээ. Ер нь бол яг юугаараа бизнес модельээрээ л ялгараа гэсэн. Одоо оюутнууд бол 20,000 зэнгэлчээд яг үндэ 3 сар ашиглаж болж байгаа хэрэг те. Ингээд нэг тулталн тэгж ашигладаг бол тэгээд тэр байж л байна гэсэн. Чамд тэгээд одоо яг та хэвд би Монголд яг тийм B2C технологийн шийдэл хийж ажиллах нь ер нь хэр зүв санагцсан. Одоо ингэ дүгнэхэд. Хэр удаж одоо таад жил болцсон тий? Тэгээ жил болсон. Яг incorporate компани үүсгэн байгуулагдаад бол жил гарan одоо баг 2 жил арай болоог байх шиг. Яг B2C модельтэй байхаар мөнгө олж байна. Хэцүү шүү дээ. Ер нь хэцүү шүү дээ. Тэгээд сүүлд яг илүү B2B болоод хэл мэдээллийн байгууллагуудад ажилласан. Тэр хэр харин үр дүнтэй байж чадав. Тэр бол яг хоёлоо амар гоё рил ярил. Яг ер нь бол манай үзэгчд бол ер нь жоох юм амар гайгүй educated тэгээд яг ер нь технологийн салбарт яг active ажиллаж байгаа инженерүүд эсвэл дизайнерууд тэгээд ер нь бизнес хийдэг хүмүүс ер нь бол байгаа. Тэгэхээр хойлонтой ер нь хойлонгийн зайтлан за ер нь тэгж байгаа хта гэсэн нэг тийм таамаглал бол байдаг. Зөв. Хойлоо магадгүй энэ яриагаар бас өөр юм чаналууд нээж магадгүй байхгүй юу? Өөр коннекшнууд ч юм уу те чамайг харж байгаа. Энийг ингэж хийж болох юм байна гэдэг ч юм уу те. За хэвлэл мэдээлэл салбарын тэр Ask Voyager widget дээр бол бидэд бол ерөнхийдөө бол нийгэмдэр байгаа одоо мэдээллийн пропагандаг шийдэх гэж тэрнтэй ямар нэг байдлаар ядаж нэг алхам ч юм уу те хордлуулах одоо тэр тэмцлэгийг нэг алхам хордлуулах эсвэл нэг шат ахиулгал зорилготой. За бизнес одоо тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай бол бид нэр жилийн subscription гэрээ бол хийж байгаа. Зөв. Тийм тэгээд одоо 4 байгаа. Тэгэхээр бол таад юу аль хэдийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай бол ирэхээ зарцсан гэсэн үг юм тийм. Одоо 4 юугаа бол зарцсан. Жилийн ирэхээ бол зарцсан байгаа. Тэгээд бидэд бол байнгын тэр технологийн хөгжүүл сайжруулалтуудаа ингээд хийгээд мейнтенансыг хангаад явж байгаа. За тэгээд жил болгон эрхэн шинжлэхтэн. Харин хэвлэл мэдээллийн одоо хэрэгслүүдэд ямар давуу талтай вэ гэхээр яг хөө энэ дээр бол бидэд юу гэж харсан бэ гэхээр ялгаагүй одоо Voyager AI шиг энэ асуулт хариулт бүрдэн дандаа нэг токен кост явж байгаа. Энэ хэвтвчээ зэнэглэн. Тэр хэвтвчээ зэнэглэснээрээ тухайн 4 хэвлэл мэдээллийн байгууллагад дундаа тэр хэвтвчээ ашиглах боломжтой. Би нэг газар 20,000 зэнэглчээд нөгөө 3 дээр ашиглаад иж болно гэсэн үг. Тэгээ ингээ асуулт хариултууд нэг явагдсан мөнгө насгтаад явж идэг. За энийг хэвлэл мэдээллийн салбартайгаа болохоор хэрэгслүүдтэйгээ болохоор бас revenue sharing гэдэг модельээр явж байгаа гэсэн. Тэндээ орж ирж байгаа орлого бүр бид тэр яг тухайн хэвлэл мэдээллийнхаа хэрэгсэлтэй 50-50-гээр шеэрлж байна. Нэг кредит худалдаж авч байгаа шүү дээ. Кредит худалдаж аваад ашигласан тохиолдолд чинь хасагдчихж байгаа шүү дээ. Тэг хэрэглээ бүрээ тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй 50-50-гээр revenue sharing авчиж байгаа гэсэн. Хүмүүс мэдэхгүй байж магадгүй. Яг вебсайт руу Item, Graph, UBN, Pluma Media гэдэг. Тэднэр лөө ингээд оронгууд нөгөө нэг нийтлэл ямар ч хамаагүй нэг нийтлэл рүү оронгууд AI энэ нийтлэл дээр юу гарсан бэ гэдгийг ер нь өөрөө анализ хийнгүүтээ товч юм 3 асуултанд өөрөө хариулах сонголт өгдөг ч юм уу тэгсэн хэрэв хүсэх юм бол өөрөө дэлгэрэнгүй асууж болно. Fact checking энэ төр хийж болдог нэг тийм шийдэл ах шиг гэсэн тий. Тийм ерөнхийдөө бол тухайн анхны артиклыг одоо дурддагдаагүй үнцэг ч юм уу те эсвэл цоошин нюанс ч юм уу эсвэл харагдаагүй тийм илүү ойлголтуудыг ингэж
одоо гаргаж ирэх зорилттой 3 асуулт дандаа санал болгоод явдаг гэсэн. Угаасаа нөгөө сайн асуулт, сайн хариулт өгч чадж байгаа шүү дээ. Тэгэхээр илүү асуултан дээр нь илүү сайн сайн асуултыг нь recommend хийж шүү дээ. Сайн асуултыг recommend хийж байгаа. Тэнгүүд одоо яг та хэд хувьд ингээд мэдээж бүтээгдэхүүнээ гаргахдаа угаасаа та хэд ингээд AI based компани гэхээр датан дээр илүү суурилж яг продуктууд гаргаж байгаа хэл та тий. Тэнгүүд одоо ийм яг хэвлэл мэдээллийн байгууллагуудын ийм вебсайт based яг ийм веб based яг ийм медианууд дээр ийм шийдэл хийхээр монголчууд ер нь яг вебсайт руу н ороод нийтлэн уншдаг culture нь яг тэр тоо хэр байгаа юм бол надад бол ингээд амар бага юм санагдаад байгаа байхгүй. Яг уу та зүгээр тэр тоог харсан уу? Ер нь хэр тийм одоо өсөж байгаа гэж би бол бодохгүй. Ер нь бол вебсайт руу ороод нийтлэн уншдаг хүмүүсийн тоо ер нь жилэрхтсэн буурчлаа байгаа гэж. Тийм яг уу одоо бол угаасаа видео формат давмгалж байгаа шүү дээ. Илүү. Гэхдээ бидэд бол юг нийлбэр дүнгээрээ эдгээр дөрөв бол за нэг сая 200-аас сая 500 хандлт бол сар болгон авч илээ нийлбэр дүнгээрээ. Тэр бол давхцсан тоогоор гэсэн үг шүү дээ. Нийтлүүд орж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо Facebook дээр линк нь байлаа гэхэд дараад орох юм бол бас нэгээр тооцчихж байгаа. Тэгээ нийт дүнгээр бол энэ дөрөв бол нийлээд нэг сая 200-аас сая 500 орчим байгаад байгаа. Тэгээд нөгөө талдаа бас одоо эн чинь бас тэрийг уншихыг бид бас юу байгаад байгаа гэсэн сурталчлаад байгаа гэсэн. Илүү ингээд илүү уншдаг байгаа чинь энэ чинь өөрөө унших чинь өөрөө бас ингээд тархиг үүрэг задлж идэг те. Тархинд ачаал өгж идэг гэдэг ч юм уу. Шууд одоо видео контент бас амар илүү амархан хүлээж авч болдог. Гэхдээ бас унших тэр юугаа бас бити гээгээч гэдэг бас тэр промошныг бас хийж байгаа л гэсэн үг бид хэвд. Мэдээч одоо бол орчин үед за видео формат бол ингээд илүү давамгаалж эхэлж байна те. За унших culture бол арай багасч иж магадгүй. Гэхдээ бас энэний эсрэг бас нэг хөшүүрэг юм болов уу гэж харж байгаа. Медианууд нь өөрсдөө энэ төр бүтээгдэхүүн дээр фидбек таад гэр өгч байна. Ер нь өгдөг шүү дээ. Бид ч анх бол бас баг одоо байсгээл холбогддог те. За одоо энийг ингэ сайжруулъя, ингэж тгий гээл. Тэгээ сүүлд бас бидэд бас нэг функц нэмсэн. За энэ нь болохоор юугаа сонсдог, артиклаа сонсдог. Одоо магадгүй ингээд ажиллаа хийж захтай ч юм уу те. За эсвэл ингээд машин бариа явж захтай ингээд артикл уншаад иж чадахгүй шүү дээ. Тэр үедээ ба шууд нэг товч дараад артикл нь уншаад өгдөг бас тийм функц бол нэмсэн байгаа. Зөв. Надад зүгээр яг нэг тийм санагц. Яг би ороод нэг item дээр зүгээр яг ингэ ашиглах гэсэн чинь шууд эхний асуултаа асуух гэсэн чинь кредит нэхэц мөнгө байхгүй. Тэнгүүд яг нэг юм 2 асуулт ч юм уу те эсвэл нэг 3 асуулт тест байдлаар асуусныхаа араас за ер нь ингэж ажилт юм байна гэдгийг мэдрүүлснийхаа араас мөнгө төлөвлөл илүү амарх юм болов уу гэж би зүгээр хөдөө бодсон шүү. Зөв. За хоёлаа одоо яг хүмүүс нэлээд ер нь харагдсан баха гэж би бодож байна. Гэхдээ хараагүй хүмүүс ер нь байж магадгүй. Voyager Transparency төсөл гэдэг нэг төсөл яваад сүүл баг ерхий сайд маттай уулзаад бүр улс төрийн хэмжээнд хүртэл нэлээд урагшилсан харагдсан. Тэгээд Нүби хүний хөгжлийн юу лээ? Нүби хөгжлийн хөтөлбөр. Хөгжлийн хөтөлбөрөөс тий. Sorry. Нүби хөгжлийн хөтөлбөрөөс шагнал аваад хөтөлбөрт хамрагдаад нэг тэмцээнд хамрагдаад шагнал авч ирсэн энэ гээд нэлийн сошиалаар хүмүүс харсан баг. Энэ юу нэг яадаг төслийн тэг яаж ижлэх юм гэдгийг нь хоёул гоё төвчээр тайлбарлав. Зөв. За Voyager Transparency бол яг өнөөгийн байгаа одоо байдлаар бол шилэн данс дээрх датанууд дээр хэрэглэгчдэд асуулт хариулт байдлаар мэдээлэл олгох зорилттой. За одоо жишээ нь за эрүүл мэндийн яам сүүлийн 12 сарын турш хөвчлэн ямар компани руу гүйлгээ хийсэн бэ гэдэг ч юм уу те. Иймэрхүү асуулт тавихад ерөнхийдөө за нэг 2-3 секундын дотор хариултыг гаргаад өгч байгаа гэсэн. Ерөнхийдөө яг иймэрхүү байдлаар л ашиглах зорилготой. Яг адилхан зүйлийг шилэн данс өөрхөн вебсайтн дээрээс одоо мэдээлэл авч болно. Гэхдээ хугацааны хувьд бол одоо тэр чинь сараараа байдаг. Тэгэнгүүт одоо 12 сар гэхэд бол одоо 12 шиг Excel дата нийлүүлээд анализ хийх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр хугацааны хувьд бол асар их хэмнэж өгж байгаа гэсэн. Одоо тэр хяналт тавих процессыг нь асар амархан болгож өгж байгаа л гэсэн. Тэгээд Нүбийн хөгжлийн хөтөлбөрийн хувьд болохоор манайд бас нэг ажилтдаг нэг залуу байгаа. Тэр нэг өдөр бид өдөр нэг Instagram-ийн пост явуулсан. Гэсэн чинь Азна хундлан бүсийн Нүбийн хөгжлийн хөтөлбөрөөс Civic Tech Innovation Challenge гэдэг тэмцээн зарлагдсан байсан. За дедлайн 3 хоногийн дээр. Тэгээд бидэд бол тэр үед Voyager Transparency аль эдинэл бас хийцэн байсан.
Тэгээд ерөнхийдөө тэрийг яадаг тэмцээн байсан бэ гэхээр ер нь яг авилгын эсрэг технологи яаж одоо оруулж болох юм те. Технологиор яаж шийдэж болох юм. Ер нь энэ ил тод байдлыг яаж сайжруулж болох юм гэдэг тийм тэмцээн байсан. За тэр тэмцээнд яг манай юмтай маш ихээр огтлцчихсэн болохоор ерөөсөө огт эргэлзэлгүйгээр 2 хоногийн дотор 5 минутын видео питч бэлдээд презентацийн бэлдээд ингээд явуулсан байна. За тэгээд тэр чинь 2-3 сарын дараа эхний шатны хариу нь гарсан. За ингээд топ 15, топ 15 одоо шалгарлаа. Тэгээд одоо нэг дахиад сар агсан дараа демо дэй болоод финал нь болоод за бидэд болохоор бас шилдэгээрэн шалгарч Rising Civic Innovation гэдэг award-ийн шагналыг нь хүртээд ингээд явсан баг. Банк санхүү болон бизнесийн байгууллагууд өөрсдийн co-brand картыг бономтой хамтарч гаргах боломжтой биш үү? За ингээд дугаарт орцгоё. Зөв. Тэгээд энд одоо жишээлбэл өөр стартап хийж байгаа залуучууд байдаг хөө. Одоо жишээл манай өмнөх дугаараар болохоор тэргэлгээд яг ийм ортоз хийж байгаа 3D print ашиглаад нэг юм гоё технологийн solution хийж байгаа эмэгтэй MIT Resolve гэдэг хөтөлбөрт хамагдаад шагнал аваад тэрний хөтөлбөрийн бас юм давуу талууд ч юм уу. Шагнал авснаас үүдэж байгаа connection те. Johnson-ийн хүнтэй хүртэл ингээд ментор болоо connection үүссэн гэж байгаа байхгүй. Тэнгүүд яг иймэрхүү олон улсын бидний мэдэхгүй юм хөтөлбөрүүд нэг юм яг ялангуяа одоо UNDP Intelligence Social Internet амар хүнд хүрдэггүй шүү дээ. Ялангуяа те нэг постэр ороод 10 лайктай байж идэг те. Тэнгүүд яг тэрийг таны ажилтаа амар сайн харсан ч гэдэг ч юм уу. Тэнгүүд бидний мэдэхгүй яг юм олон улсын юм том гоё хөтөлбөр тэмцээнүүдэд ороод одоо ялангуяа энэ тайдын орсон хөтөлбөрөөс үүдсэн яг тийм давуу тал юу нь юу вэ? Зарим нь бол зүгээр ингээл за ялчлаа гэж баг юм сертификат ч юм уу те эсвэл нэг юм шагналын мөг бол зүгээр нэр хүндийн benefit гэдэг ч юм уу. Яг уу бидэд бол тэр эхний шатанд бол топ 15-аар шалгасан гэсэн шүү дээ. Тэрний дараанаас бол нэг 5-7 хоногийн онлайнаар boot camp явсан байдیں۔ За тэгээд тэрэн дээр болохоор ингээд ер нь бас ингээд сургалтууд орж исэн. Тэгээд тэрэн дээр надад нэг амар чухал санагдсан юм болохоор ингээд та ямар нэг хөтөлбөрт орж ивэл тэр хөтөлбөрийн багийнхантайгаа ингээд цаашдаа илүү холбоотой байж байгаарай те. Нэг хөтөлбөр тэмцээн гэдэг чинь зөвхөн эхлэл нь байдэн шүү. Тэр коннекшнгаа аваад явснараа та бүр олон боломж нэгдэх боломжтой байдэн шүү гэдэг бас хэлж исэн. За тэр бас надад амар үнэн санагдчихжээ. За гэдэг ч утгаараа бидэд бас тэмцээн шалгасныхаа дараа ч гэсэн Азийн хөндлөн бүсийн нүүбийн хөгжлийн хөтөлбөртэй бол маш ойрхон коннекшнтэй ингээд явж байгаа. За нөгөө талаасаа бас ингээд бидэд тэмцээнд ингээд шилдэгээ шалгараад ингээд явж байхад бол ер нь давуу талуудын хувьд гэвэл бид чинь бол ингээд хинж танигдгүй хинж мэддэг компаниас шүү дээ. Тэр шагналаар үндэслэж хүмүүс бидийг таньдаг болж эхэлсэн тий. Тэгээд бидний технологид итгэж эхэлсэн. Сүүлд болохоор нүүбийн одоо Азийн хөндлөн нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн засаглалын зөвлөх Даяна Торрес гэж юмхтэй бидэдийг бас бүс нутгийн тэргүүлэх санаачлагын нэг гэж нэрлсэн тийм артикл гарсан. Тэрийг бас манай хэвлэл мэдээллийн партнерууд маань бас нийгмийн сүлжээнд бас түгээсний үндсэн дээр тэрийг бол ингээд маш олон хүнд хүрч чадсан байлээ. Ерөнхий сайд бас тэр артиклыг уншиж таарсан. Тэгээд холбогдоод уулзъя барья гэд. Ер нь бол яг иймэрхүү тэмцээн шагналуудын хувьд илүү хүн танигдах итгэлцлийг олж авах. Тэгээд цаашлаад энийгээ ингээд хаяггүйгээр ингээд нэмэлт коннекшнүүд үүсгээд явах нь илүү чухал санагддаг. Тэрнээс бол ямар нэг мөнгөн грант ч юм уу хөрөнгө оруулалтын юм уу өрөөг юм шүү дээ. Тийм яг бидэд бол нэг $5,000 өгөх юм. Арай өгөөг баг. Гэхдээ ер нь бол тайдад бол яг ер нь бол шулуухан ярихад бол яг юм хөрөнгө оруулалтын эдийн засгийн дэмжлэгч юм уу те эсвэл одоо тэр менторинг ч юм уу тийм юм ер нь илүү чухал уу? Мэдээч шүү дээ. Ер нь мэдээч. Тийм. Одоо UNDP-ийн тэр юм дээр болохоор давхар ер нь яг тэр тэмцээнийхэн зохион байгуулсан хөтөлбөр нь болохоор UNDP-ийн харийн доор идэг Youth Collab гэдэг бас хөтөлбөр байгаа. Тэгээд яг нэг мэдээллийн чанартай юм дуртахад бол бидэд бас ингээд Азийн хөндлөн бүсэд ингээд тодорхой хэмжээнд амжилт гаргаад энэс ингээд маш сайн төсөл юм байна гэж бас манай дотоодын Монголд идэг нүүбийн хөгжлийн хөтөлбөр бас дүнсэн юм бэлээ. Тэгээд дараа жил Монголын UNDP бас энэ Youth Collab гэдэг хөтөлбөрийг яг залуус руу чиглүүлсэн те нийгмийн асуудлуудыг шийдсэн стартапуудыг дэмжих юм хөтөлбөр бас зарлана гэж бол ярьж ирсэн. Тэгэхээр
хэрвээ сонирч байгаа залуусыг бол бас чих тавьж байгаа тэр хөтөлбөрт нь бас оролцоод үзээсэй гэж би бас хүсэж байгаа. Окей. За хоёлаа шууд Voyager Transparency-г нэр надад бас эндээс асуух юм бас аягүй их байна. Ялангуяа би ч нөгөө талын нь жоохон reviewing хийх талдаа явж байгаа болохоор яг шилэн данс нь хангалтгүй гэж үзсэн. Тэгээд дээрэс нь үнэхээр ил тод байна. Иргэд орж ирээ тэгэж асууд гэдэг чи үнэхээр иргэд орж ирж тэгэж харддаг юм ер нь шилэн дансыг. Тийм. Тэрэн дээр шилэн дансыг бол миний ойлгож байгаагаар яхаа одоо бол хүмүүс ашиглаж байгаа. Тэ. Гэхдээ ингээд процессын үе яг түрүүний дурдсанчлаг ингээд жоохон хэцүү байгаа. Одоо жишээ нь за бид нар бол ингээд арай бас ингээд вебсайт багасаа ингээд технологид ойрхон өссөн болохоор ингээд ухаад болчихж байгаа шүү. Харин технологийн мэдлэг харьцангуй бага хүмүүс бол те ингээд хяналт тавья. Ер нь яг юу болоод байгаа миний төлсөн татвар яаж зарцуулагдаад байгаа гэдэг бас ингээд анализ хийж одоо инсайт авахын тулд бас жоохон хөдөлмөр хийх гэдэг байгаа байхгүй тэнд. Тэгэхээр яг Voyager-ийн хувьд бол тэрийг л илүү амархан болох гэдэг гэсэн. За тэгээд Voyager дээр бол одоо бол бидэд бол нэг олон 10,000 хэрэглэгч байхгүй. Гэхдээ нэг 4,000 орчим хэрэглэгчтэй бид нар одоо хүмүүс маань тэгээд шаардлагатай үед ороод Voyager Transparency-гаас асуулт асуугаад ингээд явцдаг. За ерөнхийдөө тийм байгаа гэсэн. Тэнгүүд яг нөгөө нэг чиний хүсэж байгаа шиг яг тийм үнэхээр амар яг одоо ил тод байж чадчихна. Одоо ч надад ингэ санагдах байхгүй. Source нь өөрөө төр өөрөө байгаад идэг. Тэнгүүд тэр цаана дата өөрөө яг тэр нөгөө нэг AI чинь гол юм тэр дата шүү дээ гол хийж байгаа хоол нь. Тэр дата нь ер нь чи тэрэн дээр хэр амар ихтгэлтэй вэ? Би бол гэдэг гайгүй байхад гэж боддоо шүү дээ. Угаасаа тэр чинь хуулиар хуульчилсан байт юм байл шүү дээ. Шилэн дансны хууль гэж байдаг. Төсвийн байгууллагууд заавал цаг хугацаанд нь одоо хаана ямар мөнгө зарцуулсан те тэднийг заавал тусгаж явах хэрэгтэй. Гэрээнийхээ одоо файлтайгаа те заавал тусгаж явах хэрэгтэй. Тийм хуультай байдаг болохоор одоо яг тэр хүмүүс маань өөрсдөө хууль зөрчиж амар юм хийчихгүй л тийм гайгүй л гэдэг. Тэнгүүд одоо юу байна те санхүүжилтээ та төрөөс авч байгаа юу? Бидэд бол одоо бол ямар ч санхүүжилт бол төрөөс ч аваагүй хинээс ч аваагүй. Өөрсдөө зарлаа. Яг хүмүүс шууд тэгж бодогдож магадгүй. Одоо жишээл та яг юм төрд нэг юм тег шийдэл оруулж ирээд тэгээ төрөө санхүүжилт авснаа төрийг өөрийг нь хянана гэхээр айгуу сонирхол жоохон нэг юм бизнес модельүүд айгуу буруу юм санагдаад байгаа байхгүй. Тэгмээ төрийн ямар нэгэн ийм дарамжхалт ямар байдгийг ер нь бол мэдэн шүү дээ. Тэгмээ ер нь тэр тал дээр хэр ер нь чи амар ихтгэлтэй байна. Нөгөө талаас ийм ирэх дарамжхалт ер нь байх болов уу энэ төр гэж бодож байна. За өстө би бас ингэж үзэхгүй байна ер нь бол. Тэгээд одоогор бол бидэд бол төрөөс л ямар санхүүжилт аваагүй байгаа. Харин бидэд чинь бас ингээд төслөө засгийн газрын хуралдаанаар танилцуулах боломж олдоод танилцуулахад бол тэр өдөр чинь нөгөө дэд сайднаар томдогдчихсэн өдөр. Тухайн өдөр бол захин хөгжлийн дэд сайдыг одоо биднийг дэмжиж ажилладаг чиглэл өгсөн. За бидэд болохоор одоогийн байдлаар бол зөвхөн шилэн данс биш бусад бас нээлттэй өгөгдлүүдийг одоо авах тал дээр те илүү real time байдлаар авах тэрэн дээр л илүү захин хөгжлийн яамтай ингээд холбогдоод явж байгаа гэсэн. Одоо Voyager Transparency-ийн тусдаа юм продакт болж ингэж гарах юм уу? Эсвэл яг зүгээр шилэн дансны дээрээ опшн байдлаар харагддаг байх юм уу? Одоо бол угаасаа тусдаа продакт шүү дээ. Одоо бол зөвхөн ингээд чатбот асуулт хариулт магаар явж байгаа. Цаашдаа юу гэж харж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бас яг энэ улс төрчид гэдэг ч юм уу дэдрийг ер нь илүү тийм хянах байдлаар одоо магадгүй энэ юуны legal data байгаа шүү дээ. Legal data байгаа. За байгууллагуудын data байгаа. Одоо open data дээр байдаг шүү дээ. Энэ компани ямар хүн эзэмшдэг тийм ямар тендерт оролцож исэн гэдэг ч юм уу. Эдгээр дандаа тусдаа ингээд датанууд байгаад байдаг. Эдрийг ер нь нэгтгэхэд одоо магадгүй за би энэ улс төрчийг одоо яг ямар компани эзэмшдэг тийм тэр компаниуд нь ямар тендерт орж исэн юун дээр нь ялаад юун дээр нь ялаагүй гэдэг ч юм уу. Шууд ингээд нэг зур харагддаг байдлаар тийм болохыг ер нь бол зорж байгаа бидэд. Тэгээд яг та тийх шиг ийм хийсэн хэрэгцсэн яг ойлог төсөлтэй ч юм уу тийм төсөл ер нь өөрийн тэнд хийгдсэн үү? Энэ дээр бол яг төстэй гэдэг ч юм уу бол яг үндэ сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэгтээ яг 11 сар өнгөрсөн 11 сард бидэд бас юун дээр Бангкок дээр очиод яг Нүүбийн Аз намхан талын бүсийн төв бээр
очоод бидэд бас нэг panel discussion хийжсэн. За тэрэн дээр болохоор ер нь хүмүүс бас юу гэж ярьж исэн бэ? Тэр засаглалын зөвлөлт Dynators бас юу гэж ярьсан бэ гэхээр ерөнхийдөө яг ийм төсөл бол бүс нутагтаа бас шинэлэгдээ орж байна гэдгийг бас дурдж исэн. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол ямар ч сан бүс нутагтаа бол бид нар бас илүү төрүүлж явж байгаа байж магадгүй бас яг энэ чиглэлээр. Зөв. Одоо тэгэнгүүт ингээд яг хоо таад яг стартап болохоор яг юу одоо жишээлбэл яг энэ бүх хугацаанд тий одоо ингээд тэмцээнд ороод тэгэл эсвэл одоо яг нийгмийн юм social tech solution энэ хийж явах үед санхүү аймаг асуудалтай байдаг шүү дээ. Тэгээ санхүүгээ юу яаж шийдэж чинь? Яаж ингээд бас доктортой ингээд явж чадчих чинь? Энэ бол гэхдээ хамгийн хэцүү зүйл. Тийм. Тэгээд бидэд бол өнгөрсөн 4 сараас эхлээд ерөнхийдөө яг офстэй болоод ингээд явсан. Тэрнээс өмнө бол бидэд бол офс байхгүй. Тэгээд би чинь яг Eureka гэдэг компаниас бол сайхан л гарч байгаа байхгүй. Өнгөрсөн хугацаанд бол яг цалингаараа өөрийнхөө бизнесийг санхүүжилт хийгээл явжсан гэсэн. За тэгээ араас нь бидэд яг энэ хэвлэл мэдээний салбарт хэдэн гэрээнүүд хийсэн. Тэргээрээ бас ингээл компани руу оруулаад ингээл явж байна. Одоо ер нь таадын ялангуяа Voyager Transparency-ийн яг хамгийн чаленжинг хэсэг нь ер нь хаана байх бол гэж ер нь харж байна. Одоо бид чинь болохоор яг үндэ энэ датагаа бол краулдаж авсан. Одоо нэг гэсэндээ одоо альбом бусаар гэх юм тийм. Тэгтээ яг энэ өөрөө нээлтсэн мэдээлэл шүү дээ. Тэгэхээр бол тэр бол ямар ч хууль мэдэрсэн юм байхгүй. Харин одоо ингээд real time байдлаар бид нар бол амар авахыг хүсэж байгаа. Одоо тэндээ апдейт оронгууд одоо манай дээр бас апдейтлэгдэж идэх юм уу те. Тэр нь илүү одоо чаленж юм байх болов гэж харж байгаа. Яа тэгэхээр энэнийг хийхийн тулд одоо тэр шилэн данс дээр гэдэг ч юм уу эсвэл бусад нээлттэй өгдөл дээр бас технологийн хөгжүүлэлтүүд хийж таарах хэрэгтэй болчиход байгаа. Зөв. Тэгэхээр энэ магадгүй хамгийн чаленжинг хэсэг байж магадгүй. Тэгтээ яг бидэд бас энэ цэхим хөгжлийн яамтай ингээд илүү ойр ажиллаад ингээд явхад бол тэр датагаа бол авч чадах байх гэж бодож байгаа. Тэгээд энэ юу Voyager Transparency-ийн болохоор тодорхой subscription-тэй байх юм уу эсвэл зүгээр free байх юм уу? Бидэд бол яйл болох үнэгүй байхыг хичээж байгаа. Гэтэ үнэгүй байхын тулд зардлыг бол хэн нэгэн заавал гаргаж таарна шүү дээ. Одоо яг энэ хэл мэдээллийн энэ AI дээр болохоор бидэд бас нэг бизнес модель нэвтрүүлж ирсэн. Тэр нь ямар бизнес модель вэ гэхээр хэрэглэгчд ингээд үнэгүй болгох чинь. Гэхдээ яаж үнэгүй болгох вэ? Тэр зардлыг хэн гаргах вэ гэхээр ямар нэг Монголын local corporate ч юм уу те. За нэг 2 сая төгрөгөөр тухайн 7 хоногт ингээ public кредит худалдаж багц кредит худалдаж аваад тэр 2 сая төгрөгнөөс хэрэглэгчид тухайн 7 хоногт үнэгүй ашиглах боломжтой байдлаар ингэж бидэд бол хэвлэл мэдээллийн AI дээр ийм бизнес модель нэвтрүүлжсэн. За энэтэй төстөөгөр ч юм уу хийх боломж бас байгаа байж магадгүй. Яг нь тэр бизнес модель дээр бол бидэд бас илүү яаж илүү хүртээлтэй болох уу гэдгийг бол дахиад жоохон судалгаа одоо туршилтууд хийх ёстой л болж таарч байна. Жоохон гоё юм хийсэн чинь нөгөө нэг мөнгө харин олж чадахгүй юм даа гэхэд ч тийм Монгол ялангуяа тийм жижиг маркет ялангуяа бид нар чинь хэвлэл мэдээллийн байгууллагч өөрөө тийм subscription модель ер нь жоохон тасаагүй угаасаа тогтоогүй. Бид нар ч гэсэн ер нь л subscription моделс жоох хэцүү л гэж хардаг. Харин тэгэхээр бол илүү ухаалгаар яг би нэг хүнээс мөнгөний авах гэдэг биш. Өөр нэг хүн тухайн хүний зардлыг гаргаад харин тэр мөнгө гаргасан хүн манад одоо зардлыг гаргаснараа илүү бас өөр бенефиттэй ч юм уу те. Дахиад нэмж нэг тоглогч оролцуулж ирдэг ч юм уу. Зөв. Өмнө одоо та хэдийн шийдэл орж ирэхээс өмнө шилэн дансыг өөр нь ямар хүмүүс ашигладаг байсан? Хөвчлөлийн хэвлэл мэдээллийн байгууллагынхан уу? Тий, хэвлэл мэдээллийн байгууллагынхан тэгээд одоо иргэний нийгмийн байгууллагынхан те. Эсвэл нэг идэвхтэй байдаг одоо нийгмийн идэвхтэй иргэдэг гэдэг ч юм уу те. Тэгээд яг хөө тийм тооны хувьд бол тийм өндөр биш баг. Харин бас юу зориод байгаа вэ гэхээр одоо тэр төөнд за 1000 хүн байлаа гэж бодъё л та ашигладаг ерөөсөн. Тэр 1000 хүн одоо ингээд хянахаа болжвол энэ хяналт тэр жигтэй зогсох юм уу те. Тэгэхээр илүү хяналтыг илүү амархан болгоод хянаж байгаа хүмүүсийн тоог идэвхтэй иргэдийг бас илүү олон болгоё гэж бидэд бас энэ Voyager Transparency-гээр промот хийх гэж одоо зорж байгаа. Тэгэх юм бол бид нар олуулаа хяналт хийгээд эхлэхэд бас ингээд энэ corruption гэдэг ч юм уу ил тод байдлын авилгын эсрэг бас тодорхой нэг алхам одоо өөрчлөлт чадах юм болов уу гэж харж байгаа. Чи нөгөө нэг түрүүн бараг ярилцлагыг хэмтгсэн шүү дээ нөгөө нэг
Одоо ингэж амар бүүн болоод байгаа болохоос 3 4 жилийн өмнө нэлээдээ ингээл юмнууд нь бүгд ингээд яг hot seat болол явж исэн. Тэгэл яг инженерүүд ч гэсэн тийшээ илүү төрүүлж оролт ч юм уу тий анхаарал тэр чиглэл рүү өөрийгөө илүү хөгжүүлэл явж исэн гэсэн. Одоо монголчуудын ер нь AI хэрэглэж чамд ер нь хэр байгаа гэж бодож байна. Яг үнэхээр нэг юм зүгээр хол зүгээр ерөнхийд нь ярьж байгаа шүү. Ер нь Voyager ч биш зүгээр ер нь монголчуудын яг юм AI хэрэглээ чиний хараад хэр сайн хувьтай явж байгаа гэж бодож байна. Хит за нэг өнгөрсөн оны за нэг 4 сарын үед юм болов би нэг ChatGPT рүү ер нь Монгол улсаас хяналт ямар байд ингээд ер нь жоон судалж үзсэн Google дээр. Тэгсэн чинь тухайн үед би буруу санаагүй бол за нэг сарда нийлбэр дөнгөөрөө 400-аас 500,000-аас 500,000 хяналт Монгол улсаас ChatGPT рүү байгаад байсан. За тэрнээс хойш ер нь бол яг энэ юугаа ирчээ алдахгүй байгаа шүү дээ. Бас ингээд нийгэмд ч гэсэн сурчлагын маш ихээр явж байна. Хиймэл оюунтай холбоотой олон улсын шин модельүүд бас гарч байна. Тэгэхээр тэрнээс бол өссөн болов уу гэж харж байгаа. Тэгэхээр за нэг сарын дунд чаналт бол 2-3 дахин өссөн болов уу гэж харж байгаа. Харин нөгөө талдаа бас зөвхөн хиймэл оюун бол бидний амьдралд бол бүр гүн гүнзгий одоо интеграцлагдчихлаа шүү дээ. Одоо хиймэл оюун намайг торгоод байгаа хэрэг машин. Тэгэхээр ч одоо би яг хиймэл оюуны хэрэглэгч яг мөн ч юм шиг те ингээд болчихж байгаа. Тэгэхээр ер нь бол шууд болон шууд бусаар бол хэрэглээ улам л нэмэгдэж байна гэж харж байгаа. Одоо нөгөө зүгээр яг би зүгээр чамаа гоё технологийн хүн болохоор ч л зүгээр асууж байгаа. Өмнө тэгээ бас өөр прожектууд дээр бас нэлээд ажиллаж байсан байна. Одоо нэг юм чатинг экспириенсээр одоо биднэрт илэрч гарч ирээд байгаа шүү дээ. Одоо хамгийн ихний хэрэглэн дэвтэрж байгаанууд нь. Тэнгүүд манайхан яг залуучууд бол ингээд яг чатинг одоо тэр ChatGPT ч юм уу тиймэрхүү юм ашиглаж байгаа. Одоо 40 стэйж насныхан ч юм уу те эсвэл орон нутгад байдаг мэдээлэлс жоохон хол байгаа хүмүүс ч юм уу те энэ экспириенс ер нь дасах болов уу эсвэл дасахгүй байсараад одоо ер нь арай өөр яг уламжлалт хэрэгжилж исэн продуктуудаа хэрэглээд ер нь явах болов уу? Тэндээ чамд ямар санагч? Монгол хүн тийм шилжилт хийж чадах болов яг тэр хүмүүс. Одоо чадах хөлт одоо манай авч одоо 60 гарсан. Тэгээд ChatGPT ашиглаад идэв шүү дээ. Тэгээд тэгэхээр тэрэн дээрээс яг чиний хувьд л жоох ихтгэлтэй л байгаа юм шүү дээ. Ер нь тэгээд угаасаа за смартфон ч гэсэн бас тийм байсан байл гэдэг. Тэгээд за нэг 20 жилийн өмнө ч юм 10 жил 10 хэдэн жилийн өмнө манай настай хүмүүс ашиглах болоо гэсэн чи одоо бүгдээрээ ашиглаж байна те. Зөв. Окей. Тэр ялгаагүй л. Хэрв заяа. Энэ зүгээр сонирхолтой асуулт. Бүх л ер нь AI бизнес хийж байгаа хүмүүсээс асууж байгаа асуулт. Voyager AI ч юм уу эсвэл одоо transparency дээр ажиллаж байгаа тэр AI agent модель ер нь худлаа хариулаад байвал ер нь хэн хариуцлах вэ? Яг уу энэ нэг юм хариуцлагын асуудал амар яригдчихлээ л дээ. Ер нь хаа талтай. Яг нэгдүгээрт бол худлаа за үнэн хариулахын тулд за худлаа хариулахын тулд ямар байх хэрэгтэй вэ гэх юм бол нэгдүгээрт дата нь үнэн зөв байх хэрэгтэй. Бидний хандж байгаа дата нь гэдэг нь шилэн данс дээр байгаа датанууд эсвэл бидний авж байгаа бусад нээлттэй өгдлүүд өөрөө үнэн бодит зөв байх хэрэгтэй. Хоёрдугаарт бид нэр тэр датагаа бүхэлд нь бас ингэж авцсан байх хэрэгтэй. Гэдэг нь ямар очтой вэ гэхээр одоо чинь яг бодитойгоор за А гэдэг компани 10 гүйлгээ хийсэн байлаа гэж бодоход бидэн дээр бүгд биш за 5 л байгаад идэг. Тэгээ бид нар бол ингээ байгаа 5 харалцж байгаа шүү дээ. Тэгэх юм бол бас худлаа хэлсэн ч юм шигтэй болчиход байгаа. Тэгэхээр бид нар бол датагаа бүтнээр нь яг цуглуулсан байх хэрэгтэй. За 3 дугаарт болохоор химэл оюун бол одоо энэ суурь модельүүд гэж байгаа. LLM модель, large language model гэж ярьж байгаа. Эдгээр бол бас асар хурцтайгаар ингэж хөгжиж байна те. Тэгэхээр 2-3 жилийн өмнө харьцуулахад бол одоо reasoning хийдэг болчихж байна. Reasoning нь өөрөө бас илүү хурдтай хийдэг болчихж байна гэдэг ч юм уу. Суурь модельүүд маань өөрсдөө ингэж маш систем сайжирж байгаа болохоор худлаа хариулах дээр бол миний хувьд эрсдлийн хувьд бол арай гайгүй санагдчихж байгаа. Тэгээд яг эцэстээ тэгээд за Voyager transparency-ийн хувьд бол бид нар л хариуцлах байлиг байна. Гэтэ энэ хариуцлагын асуудлыг ер нь нэг талдаа шийдэх ч юм уу эсвэл policy entry тохирох нь өөрөө амар том чухал асуудал юм л л дээ. Би яг зүгээр нэг яг тэнтэй ярилцахаас өмнө зүгээр хин Sam Altman-ийн өөр нэг хүнтэй бас ярилцлагыг зүгээр хальт сонсоход бол тэрэн дээр бас яг энэ асуудал амар яригдчихэж байна. Одоо яг этиктэй ашиглах гэдэг ч юм уу те.
тэрэн дээр OpenAI бол одоо шууд ер нь өөрсдийнхөөгөө л гэл хүлээн зөвшөөрчихлээ. Хэрвээ тэрэн дээр асуудал гарч байгаа бол манай хариуцлага ер нь болж таарна гэдэг дээр бол. Зөв. За одоо л ер нь төгсгөлийн асуултуудаа ер нь яваад бас хэвээ. Дараагийн 5 жилд Voyager AI ер нь байхгүй юу? Тэгээ стартап дээр чи юм яригддаг шүү дээ. Байхгүй. Ер нь юу хийх бол ирээдүйд ер нь ямар план байна? Хэвлэл мэдээллээс ч өөр юм хийж болно шүү дээ. Ер нь бол. Тий. Яг хөө түрүүн бас чи ярьжсэн шүү дээ. Ингээд одоо бол стартапын хайп унтсан байгаа энэ үе гээ те. Би ерөөсөө тийм хайптай байх үед нь стартап баг хийж үзээгүй. Тэгэхээр миний ингээд суур одоо энэ ground нөөрэ жоохон хайп үе гэдэг ч юм уу те. Тэгэхээр бол 5 жилийн дараа бол Voyager still байж байгаа гэж би бол харж байгаа. За бидний хувьд бол яг 2 үндсэн одоо project байгаад байна. Нэг нь бол энэ хэвлэл мэдээллийн салбарын AI agent. За хоёр дахь нь Voyager Transparency гэдэг. За Voyager Transparency, Voyager AI-ийн хувьд Voyager Transparency бол дараагийн 5 жилд бол бидэд бол ер нь байж болох бүх нээлттэй өгдлүүдийг бүгдийг өөртөө нэгтгэх тийм зорилготой байгаа. Тэгээд үнэхээр яг энэ нийгэмд хяналт тавьдаг иргэдийн тоо ихсэж те хяналт тавих процесс нь амархан тэгээд ер нь ингээд бас ингээд шаардлага тавьдаг одоо энэ засгийн газар төр гэдэг ч юм уу эдрийг одоо hold accountable гэдэг те тийм байдлах тийм боломжийг бүрдүүлэх байх гэж харж байгаа. За нөгөө талдаа бас бид дээр бас гарч байгаа аль прожектыг гарч байгаа нийтлэг асуудал болохоор зардлын асуудал байгаа. Бидэд бол одоогоор бол 3 дахь талын суурь мэдээллүүдийг ашигладаг. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр биднэрт бол хөрөнгө оруулалтын зардал бол шаардлагагүй байсан. Гэхдээ урсгал зардал бол жоохон өндөр байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд бол гол шийдэл бид өөрсдөө гэсэн дэд бүтцтэй байх тийм. Бас энэ өөрсдөө дэд бүтцийг бас илүү ухаалаг байдлаар шууд нэг том хөрөнгө оруулалт гэхээс илүүгээр бизнесийн зарчимд нийцсэн байдлаар өөрсдийнхөө дэд бүтцийн асуудлыг шийдсэн байх бодлоо тийм. Энэ шийдлээрээ бас магадгүй бусад AI компаниуд бол маш олон гарч ирж байгаа шүү дээ. Тэр дэд бүтцийн шийдлэр бусад AI компаниудаа өөрсдийнхөө дэд бүтцийг ашиглуулах. Тэр зүг рүү ерөнхийдөө бас харж байгаа бид нар ирээд. Чиний өөрийн яг жишээ авдаг юм уу те? Урам авдаг ч юм уу тийм яг энэ AI industry-д шийдлийг явж байгаа хүн хэн бэ? Компани ч юм уу те. Одоо ялангуяа ингээл юм яг залуу юм AI шийдлийг л одолж байгаа юмсл хэзүүнд байна те. Нэг тийм жишээ авдаг хүн байгаа юу? Эсвэл одоо Монголоос ч юм уу одоо эвгүнийгийн бадрал захирал. Яг уу би бол тэр хүмүүсийг бол маш мундаг гэж боддог. Тэгээд яг өөрсдийнхөө за эвгүнийгийн хувьд бол тэгэл бас олон жил явлаа шүү дээ. Тэгэл миний ойлгосноор өөрсдийн бас дэд бүтцийг бий болгоод явж байгаа гэж ойлгосон. Тэгээд сүүлд бас голланд банкнаас хөрөнгө оруулалт босгоод ах шиг байсан гэдэг ч юм уу те. Нэр тийм байж те. Тэгээд эн чинь бас ингээд нэг шат ахиулаад явж байгаа. Тэр хүмүүстэй бол би маш талархдаг. За яг урам авч ингэж явж байгаа зүйл бол яг заавал яах байх албагүй тийм. Технологийн салбарын юу. Яг миний одоогийн өмнө ажиллаж исэн компани Eureka гэдэг компани байдаг. За тэр хүмүүс бол удирдлагууд нь бол маш мундаг хүмүүс. Тэр хүмүүс бол бас ингээд нийгэмдээ тулгарч байгаа асуудлыг бизнесийн зарчмаар шийдэх гэж явж байгаа хүмүүс. Нэг тэгж хэлж ирсэн. Дэлхийд дээр байгаа бүх асуудлын шийдэл нь угаасаа байгаа. Гол асуудал нь яаж нэг санхүүжүүлэх вэ гэдэг асуудал эндээ байдаг гэдэг. Одоо яг үндэ утааг байхгүй болгоёг бол шийдэл нь бол угаасаа шууд за магадгүй орон соцч бүгдийг нэг хүнд нэг хаус барьж өгч болно шүү дээ. Амар хаус. Гэтэл чи мөнгө нь хаана яаж санхүүжүүлэх юм, яаж эргээд төлөх юм те. Тэгэхээр ер нь бол бас өмнө ажилласан компани удирдлагууд бол бас ингээд миний рол модель болгож хаж авч байгаа хүмүүс байдаг. Бас яг өөртөө л мэдгүй л дээ. Тэгтээ өөртөө бол мэдгүйчсэн миний ментор хүмүүс байсан. Зөв. Тийм. Ер нь бол тэгж ярьдаг. Одоо ер нь за сүүлийн асуулт. Одоо ер нь хэвлэл мэдээллийн байгууллагууд ер нь цаашдаа яаж өөрчлөгдөх бол одоо энэ AI hype-тай холбоотойгоор одоо чинь за яг осолдохгүй л баг шууд нөгөө нэг AI өөрөө шууд артикл бичил тэрийг нь publish хийдэг юмнуудыг юм core хэвлэл мэдээллийн байгууллагууд дотор ер нь их ажиглахдаггүй байгаа шиг. Гэтэ ер нь яванда ер нь AI импактаар хэвлэл мэдээллийн байгууллага нь яаж өөрчлөгдөх бол гэж харж байна.
Миний хувьд бол хэвлэл мэдээллийн салбарын хувьд бол илүү юу авах болов гэж бодож байгаа. Хурд болон чанарын хувьд маш сайжрах болов гэж харж байгаа. Өөрсдийнхөө дотоод workflow дээр тодорхой асуудлууд дээр хэмэл оюун нэвтрүүлснээрээ одоо магадгүй сайн нийтлэл бичихийн тулд ч юм уу эсвэл сайн артикл гаргахын тулд сайн тойм бэлтгэхийн тулд судалгаа сайн хэрэгтэй байдаг гэж би ойлгодог. Тэр судалгаануудын гаргах хурдтай тэр бол илүү хурдан байх боломжтой гэж харж байгаа. За тэгээ чанарын хувьд бол мэдээч ингээд хэмэл оюун бол маш сайн чанарын түвшний судалгаанууд гаргаж чадж байгаа болохоор тэр судалгаануудыг үнэлж байгаа болохоор бас магадгүй эцсийн гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд нь одоо артиклууд нь гэдэг ч юм уу контентууд нь гэдэг ч юм илүү чанартай байх болов гэж харж байгаа. За тэгээд одоо энэ дэр хамгийн чухал ярих хэвээр асуудал нь яг хэвлэл мэдээлэл дээр бол яг этиктэй ашиглах гэдэг тэр одоо барьер гарч ирэх баг. Тэгээд ер нь бол хэвлэл мэдээллийн салбарын анханаас этиктэй ингээд явахгүй бол одоо AI гарсан ч гэсэн тэрийг зөв ашиглаад явахгүй бол бас ингээд өөрсдийнхөө юуг алдах гэдэг ч юм уу одоо итгэлийг алдах гэдэг ч юм уу тиймэрхүү асуудал үүсч магадгүй. Тэгэхээр би бол тэр өнцгөөс нь илүү харж байгаа. Бас нэг юм хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрийг нь бас нэг хяндаг нэг юм систем байгаад дээ шүү дээ. Одоо Америкт бол энэ илүү барууны хэвлэл мэдээлэл эндээс гарч байгаа нийтлэл артиклууд ер нь жоохон дандаа барууны үзүүлэлт талтай. Эднийхээс болохоор дандаа зүүнийх гэдэг ч юм уу те. Тэнгүүд бас та хэд нэг тим продакт хийвэл бас надад сонирхолтой юм санагдаж байна. Зүгээр одоо хэрвээ та ингээд одоо барууны үзүүлэлттэй хүн байх юм бол энэ медиануудыг үзүүл илүү зүгээр ч юм уу те. Эсвэл нөгөө талын өнцгүүдийг харахыг хүсэх юм бол энэ медиаг хараарай гэдэг ч юм. Наад зүгээр яг би зүгээр өөр нэг Америкт нэг юм софтвер инженер гэдэг хатаага ингээд ярьж байхад бол одоо ингээд хүмүүст ингээд ийм амар их юм сервис опшн ч юм уу те. Ер нь мэдээллийн амар их юм опшн ингээд байдаг болсон. Одоо жишээл манай нутасны одоо оператор компаниуд бол ингээд ер нь бол жоохон ойролцоо амар олон бүтээгдэхүүнүүд ингээд гаргаж байгаа. Тэнгүүд яг тэр дотроос нь яг юм хамгийн зөв солиушн нь юу вэ гэдэг шиг нэг тийм продакт хийвэл айгу сонирхолтой зүв баха гэж ярьж байсан аахгүй. Жишээл хамгийн гоё одоо тийм утасны одоо төлбөрийн одоо сарын одоо төлбөрийн одоо юу гэдэг лээ багц аль нь тий. Unity их юм эсвэл Mobicom их юм уу тий. Тиймийг шийддэг шиг та хэвлэл мэдээллийн байгууллага дээр team option-ууд ер нь гаргавал зүгээр санагдсан. Зүгээр би яг сүүлийн бодож байхад яг энэ бол илүү жоохон барууны талтай бичдэг энэ зүүнний талтай. Эсвэл энэ медиа сүүлийн сар ингэж энийг илүү их барьж бичлээ ч юм уу тийм. Тэгвэл нөгөө хэвлэл мэдээллийн байгууллага ч өөрөө нөгөө нэг аудиенстэй амар нөлөөлж байгаа шүү дээ тийм. Тэгвэл team продакт байвал сонирхолтой зөв би recommend хийсэн шүү дээ. Тийм. Ер нь бас би бас тэгж бодд юм уу. Ер нь бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөө бас ингээд бүр нээлттэй хэлчмээр юм шиг санагддаг бас. За бид нар бол илүү барууны гэдэг ч юм уу одоо чигээрэмлээ барьж бичнэ гэдэг ч юм уу те. За бид нар илүү зөвнээ барьчна гэдэг ч юм уу. Тэгэх юм бол бас иргэдэд маш ойлгомжтой те. Би бол тийм байгаасаа гэж үздэг. За тэнгууд бас чиний хэлж байгаа бас тэр асуудлыг бас шийдэж болох те. Гэхдээ яг энэ энийг бас ингэ шийтгэх нөгөө B2C болчих шүү дээ. Тэнгууд бас B2C болчих чинь нөгөө нэг мөнгөний асуудал ихэ гараад ирдэг байл. Яг тэгээд бас ер нь тэгээд гоё нийгмийн асуудлыг гэдэг яг зөв бизнес модель шийдэж чадчихвэл бас амар nice ахгүй тийм. All nice тийм. Тэнгүүд би ингээд өмнө дандаа нийгмийн асуудлууд дээр сууж байгаа хүмүүсийг харсан дандаа эмхтэн байсан байхгүй. Тэнгүүд таатай бодлохоор дандаа эрэгтэй хүмүүсийг юм нийгмийн асуудлыг яг технологиор шийдээд явж байгаа гэхдээ бас баярлж байна. За тэгээд энэ удаагийн дугаарыг урьдлага авч хүрэлцэж ирсэнд баярлалаа. Тэгээд бас сонирхолтой яриа өрнөсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд дараагийн ажилд бас амжилт хүсье. Тэгээд манай подкастараас дамжуулаад айгүй олон хүмүүс бас айгүй олон чааш. Зүгээр ер нь хэрэгтэй хүмүүснээс мэдээлэл холбогддог баха. Тэгээд манайхан бас өксүсийг хойлонгийнхны яриан дээр угаасаа ревю хийгээд баг коммент хэсгээ шууд ороод ирнэ дээ. За тэгээд урьдлага авч ирсэнд баярлалаа чанд. Өрсөнд баярлалаа.